үзүүлэхээр бэлтгэсэн. За манай нэвтрүүлгийн эхэнд тоглолцсон шилдэг боксны тамирчин наадмын хэсгийн хоёр дахь тулааны үзэгч таамагтай үзүүлэхээр бэлтгэсэн. За энэ удаа бол наадмын өрсөлдөгчид цагдаа ерөнхий газрын Ирмэс клубын тамирчин Ингчин гэдэг тамирчин байна. За цэнхэр болонгоос тулдж байгаа Ингчний хувьд бол за хар хөндтэй за цэнхэр шилэн бэлэтэй тамирчин бол Ингчин. За цагаан өмдтэй за улаан шилэн бэлэтэй тамирчин бол олон улсын хэмжээний мастер наадам. За энэ хоёр тамирчны хувьд бол одоо нэр зоонд орж тулалдсан. За хоёул өрсөлдөгчөө бол одоо эхнийх хоёр тулааныг бол хоёулаа хүнд цогцолтоор буулгаж авч гурав дахь тулаандаа таарж байгаа. Ийм хоёр тамирчин. За яхаагүй хоёр тамирчны тулааныг үзэж бол Мишель төвд бол одоо битүү үзэгчд ирсэн байсан. За энэ юу харуулж байна вэ гэвэл энэ хоёр тамирчны тулаан бол үнэхээр бас сарвал шалгуулсан юм үзүүштэй сонирхол татсан ийм тулаануудын нэг юм аа гэдэг бас бэлтгэх баг. За Ингчний хувьд бол гарын техник бол үнэхээр сайн. За эхнийх хоёр өрсөлдөгч бол одоо баруун гарын цохилдоор одоо дутуу гаргасан ийм тамирчин. За наадмын хувьд бол одоо яхаагүй энэ хоёр өрсөлдөгч бол илүүрхэж ялсан байгаа. За эндээс бол одоо энэ хоёр тамирчны ялгааг бол харж байна. За наадам бол одоо яг цэвэр бол одоо кикбоксing тамирчин. За хөл гарын цохилд бол яг тэгш хийж байгаа гэж байна. За хөлийн цохилд тааж байна. Хөлийн техник бол үнэхээр сайн. За Ингчний хувьд бол одоо энэ гараар давгааж тоглоё гэсэн ийм байдалтай байх шиг байна. За Ингчний дасгалжуулагч бол Монгол Улсын гавь дасгалжуулагч Цагдаагийн Орон Ганбат. За наадмын дасгалжуулагч бол Мишель боксны дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Алтан Бүргнаар за дасгалжуулсан юм хоёр тамирчин бол өнөөдрийн бас гол планууд нэгт зүйсээр тооцогдож байсан. За Ингчний хувьд бол одоо гарын цохилдоор давгаалын гарын цохилдоор өрсөлдөгчөө буулгаж авъя гэсэн тийм бодолтой за тийм тактиктай бол ирнэ гарч ирсэн. За наадмын хувьд бол одоо бас гарын цохилд өгөх зай олохгүй байна л да. За яг өөрийнх нь зайд дуулаад за хөлийн техникээс давгаалж тулааныг өргөжлүүлээд байна. Наадмын хувьд бол за тэр сайн халаа. За би ерөнхий хөгжил за өндөр намын хувьд бол маш ойролцоо юм тамирчин байна. За сая наадмын хөлийн техник бол одоо үнэхээр гайхалтай гоё болж байна. За Ингчний хувьд бол одоо яг баруун гарын цохилт бол маш оновчтой байдаг. За наадам бол яг тэр баруун гарны шуун дээр бол одоо маш олон шогтолтуудыг хийгээд байгаа. За тийм учраас бол Ингчний гарын цохилт бол одоо төдийлөх хүчтэй бол орж чадахгүй байл да. Яг тэр булчин дээр бол одоо хөлийн цохилт олон тавтагтаад ирэхээр бол гар гөшөөд за тэндээ бол хүндүр аваад цохилт хийхэд бол маш хүндрэлтэй болдог. За яг тэгчээд байгаа шиг байна Ингчний хувьд бол за хэдийгээр цохилт хийж байгаа боловч тэр нь бол одоо хүч муутай үзэгчтэй тусаад ах шиг байна. За наадмын хувьд бол үнэхээр зөв таалагдсан болж байна л да. Яг өөрийнх нь зайд оруулаад за хөлийн техникээр за яг зайг харж байгаа 1 2 гэж 1 2 3 гэж ажиллачаал буцаж гараад за өрсөлдөгч тамирчийг тулаадрэнгүүд нь тэрж аваад өөрийнх нь зайд оруулчаад үнэхээр бас тактик бол одоо зөв боловсрол тоглож байна. За Ингчний хувьд бол ерөнхийдөө давшиж за өөрийнхөө яг зайд оруулж байгаад гарын зохилтоор илүүргэж тулааны өргөжлүүлэх гэсэн тийм зорилготой байгаад байх шиг байна. За хөлөөр бол яхаагүй дамгаалж байна. Наадмын хувьд яг баруун гарт тусаад байгаа. За ингээд яг өөрийн зайд ороод ирэхэд тэрж авчаа. За эргүүлээд бас өөрийн зайд тутагч оруулчихад байгаа. Наадмын хувьд за яхаар би нүд олон улсын тэмцээнд оролцсон. За энэ хөдөлгөөний 90 газ толцсон бас туршлагаар илүү байна гэсэн үгтэй байна. За хөлийн техник 3 за 3 дөрөв бол тавтлаа сая. За кикбоксing онцлог бол одоо зөвхөн гар хөлийн тулаан яг нэгээр нь давмгаалаад байх биш. За хөл гар хоёулыг нь одоо хослуулж
За хуваар үзвэл 50-50% одоо проценттай байх гэдэг бол одоо дүрмэндээ зааж өгсөн байдаг. За энэ бол одоо шүүлтэнд бол одоо маш их нөлөөлдөг байгаа. За тухайн тамирчин одоо нэг үеийн тоглолтод хэдэн удаа хөлөөр шилж, за хэдэн удаа гараа зогсон байх вэ гэдэг нь шүүлт бол одоо үнхээр бас чухал нөлөөтэй. За эгчингийн хувьд бол одоо хөлийн зөвхөлт бол одоо түрүүнээс баг нэг ч удаа хийсэн бэ. За ерөнхийдөө гарын зөвхөлтийг бол хийгээд байх шиг харагдаж байна. За харин наадмын хувьд бол одоо хөл гарын зөвхөлт бол үнхээр бас яг үнэхээр кикбоксing үндсэн тамирчин гэдэг бол яг онцлогийг бол одоо харуул тоглож байна л да. За эгчингийн тасгалжуулагч бол Монгол Улсын гавь тасгалжуулагч Цагдаа Гаврантаа Ганбат. За наадмын тасгалжуулагч бол олон улсын хэмжээний мастер Алтан бүрэн байгаамаа. За тулааны 3 дугаар үеийн цаг хэлсэн. За 3 минутаар 3 үе тулалдана. За сүүлийн үед л одоо санаачлагыг аль аль нь гартаа авч тулааныг хийх ёстой л доо. За шүүлтэнд бас нэг гол нөлөөд үзүүл тулааны төгсгөлийг одоо хийж өгнө гэдгээс бол их их шалтгаалдаг. За кикбоксинг улсын аврах шалгуулалт тэмцээний өсвөр үеийн 28, 32, 37, 47. За нэмэх 47 гэсэн 5 жинд зохиогдож байгаа. Харин залуучуудын хувьд бол 48, 51, 54, 57, 60, нэмэх 63.5 гэсэн энэ 6 жинд зохиогдож байгаа. За насны хүрэгчд бол 51, 54, 57, 60, 63.5, 67, 71, нэмэх 71 гэсэн ийм 8 жинд зохиогдож байгаа. За эмэгтэйчүүдийн хувьд бол 52, 56, нэмэх 60 гэсэн ийм 3 жинд улсын аврах шалгуулалтын цаг бол зохиогдож байгаа тодорхойлно. За кикбокс тулааны спортын холбооноос бол одоо энэ жил улсын аврах 2010 оны хамгийн анхны тэмцээн болох улсын аврах шалгуулалтын цаг зохиолоо. За цаашдаа бол одоо сонгоос сар бүр бол тэмцээн зохиогоор төлөвлөж ажиллаж байна. За мөн тоондоо улс хүмүүжлийн тулаануудыг бас хийх, олон улс төлөвлөгийн тэмцээнүүдэд өөрийн тамирчтай, шгшөөгийн тамирчтай оролцуулах, улсын шгшөө одоо улсын аврах шалгуулалтын цагаас хөдөлж авах ийм зорилготой 2010 оны ажлынхаа төлөвлөгөө гаргаж ажилдаа хамтсан шимэл ороод байгаа. За энэ ажлуудыг эхлэл болсон 2010 оны улсын аврах шалгуулалтын цаг үнэхээр мөргөн цар өрөөтэй босоо өндөртэй ийм сайхан тэмцээн болж байна. Энэ тэмцээнд бол 23 байгууллагын 278 тамирчин утай бокс болон кикбоксing улсын аврагын төлөө өрсөлдөж байгаа. За хөдөө орон нутгаас болон алс хол Хөвсгөл аймгаас, Сүхбаатар аймгаас, Дундгов аймгаас дархан Эрдэнэтэйс баг тамирчид ирж оролцож байгаа бол одоо тэмцээний цар хүрээнд их хөнгөжүүлж тэмцээний чанарыг ч гэсэн сайжруулж байгаа ийм сайхан тэмцээн болж байгаа. За хоёр тамирчны төгсгөлийн 3 дугаар үеийн цаг үргэлжлэн явагдаж байгаа. За хоёр тамирчин бол төхийн эндээ бас нэх илүүрхэд байсан зүйл бол байхгүй. Гэхдээ одоо кикбоксing дүрмэнд заасны тав бол одоо наадмын үед бол үнэхээр бас кикбоксing одоо үнэхээр үндсэн тамирчин гэдэг онцлогоо бас харуулж хөл гарын зөвлөлтийг бол үнэхээр оруулжтэй гэж цаанаа үргэлжлүүлж байгаа. За ингээд хоёр тамирчны цаг дууссан. Одоо хэдхэн хүчин дээр хэн ялсан бэ гэдэг нь бол хэлэгдсэн харагдана. За ингээд Улаанбаатараас гарч тулалдсан Мишель кикбокстэй тамирчин олон улсын хэмжээний мастер наадам өрсөлдөгчөө болгож авч хагас финалд тулалдах хэрэгтэй боллоо.